Хэлэлцүүлэг яриа боловсрлоо хүмүүжлөө. Сайн байцгаана уу? За хүмүүжлүү боловсрлуу хэлцүүлэг яриа маань өнөөдрийнхөө шинэ дугаарыг эхлэж байна. За өнөөдрийн маань зочин бас бидний сэдвтэ маань маш уялдаатай. Бас нэгэн сайхан багш хүнийг урьж оролцуулаад байгаа. Тэгээд урилгын маань хүлээн авч байгаад маш их баярлалаа. За тэгээд бидний хэлцүүлэг яриа маань бас Монгол туурхтны 107.5 FM радиогоор Монголдо байгаа ард түмэндээ бас сонсогддог байгаа. Тэгээд тийм болохоор бидний дэмжин ажиллаж байгаа 107.5 FM радиогийнхаа хамт олон бас баярлалаа гэдгээ давхар бас илэрхийлчмээр байна. Тэгээд Монголын баялаг дэлхийн иргэншлэлдор хүмүүжлөө боловсрлоо хэлцүүлэг яриа энэ өнөөдрийн дугаарт Япон улсад амьдардаг. Гэхдээ Япондо маш онцгой миний Монгол сургууль гээд одоо Японд амьдарч байгаа нийт монгол хүүхдүүдтэй хамруулдаг ийм монгол сургууль байгаа. За энэ монгол сургуулийг үүсгэн байгуулсан энэ сургуулийн захирал багш өнөөдрийн манай зочин байгаа. Ингээд өөрийгөө танилцуулноо Нарангүй минь. За сайхан тавчхан танилцуулаа явчих тийм ээ. За сайн байцгаана уу. Энэ хэлэлцүүлэг ярианд оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын яриаг сонсож байгаа бүх хүмүүст одоо энэ өдрийн энэ оройны одоо хизээч сонсож магадгүй болохоор тухайн өдрийн одоо мэндийг хүргэе. Тэгээд би Япон улсад одоо хотдох миний Монгол сургууль гэдэг сургуулийг одоо ажиллаад 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд очин хүүхдээ Наранхүү гэдэг багш юм байгаа. Тэгээд миний Монгол сургууль маань одоо Монгол хүүхдүүдтэй Японд амьдарч байгаа Монгол одоо эцэгчүүдтэй хилээ захт нь тус хүн болоод одоо ингээд 6 дахь жилийнхаа нөрийг үзээд маш сайхан явж байгаа. Бас тэр ажиллаараа одоо бахархаад энэ нэвтрүүлэгт оролцож өргөдөж байгаадаа маш их баярлалаа. Тийм хүн байгаа. Тэгээд баярлалаа. Тэр маш сайхан үйлсийг бас тийм ээ Монголынхоо иргэдэд үзүүлж байгаа маш том хувь нэмэр. Тэгээд ийм сайхан багш өнөөдөр нэвтрүүлэгт маань оролцож байгаа. Миний хувьд бас туйлын баяртай байгаа. За хэлцүүлэг яриа миний маань гол сэдэв бол хүмүүжлөө, боловсрлоо гэсэн сэдэв байгаа. Тэгээд хүн болгон хүмүүжлөө, боловсрлоо гэдээ ярихлаар энэ хоёр бол нэг ойлголт гэдэг хүмүүс байдаг. Тийм ер нь дийлэнх нь хүмүүс дэрэн дээр санал нэгтэй байдаг. Тэгээд ер нь хүмүүжлтэй хүн боловсралтай эсвэл боловсралтай болсон байхад бол хүмүүжлтэй болчихно штэ гэдэг ийм яриа ер нь хүмүүс хоорондоо ингээ ярьцгаадаг штэ. Тэгээд Наранхүүгийн маань тийм ээ хувийн бодлоор ер нь хүмүүжил боловсролын талаар тий энэ талаар хас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаач. Хүнд ер нь хүмүүжил байгаа боловсрал нь байдаг юм уу? Эсвэл боловсралтай л болсон байхад хүмүүжлтэй хэдийн болчихсон байдаг юм уу тийм ээ? Тийм ер нь бол яг хүмүүжил боловсрал хамт яригддаг л та. Одоо гэхдээ одоо миний зүгээс бол хамгийн чухал зүйл хүмүүжил юм болов гэж боддог. Тэгээд үр хүүхдээ хамгийн одоо энэ нийгмийн хамгийн одоо жижигхэн нэг одоо төлөөлөл бол гэр бүл шүү дээ тий. Гэр бүлийн дотоод хүмүүжил одоо гэр бүлийн өгж байгаа тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа харилцаа хандлага маш чухал. Ямар ч байсан хүүхд зөв хүнийг хайрлаж инрэх гондоосон бол уучлахгүй эсвэл одоо ингээд ахмад настай хүнээр хүндлэх гэдэг наад захын ахын хэрэгцээ ахын хүндлэх одоо ёс болоод энэ амьдралд хэрэгцээтэй хамгийн чухал ёс зүгээ сурж хүмүүжиж боловсрол гэдэг академик зүйлийг авч би хүн болдго юм болов гэж би боддог. Хүмүүжил хамгийн нэгдүгээр тавих төстэй тэрэг гэр бүлийн гишүүд аав ээж эмээгөө харилцсан ер нь зөвхөн гэр бүл гэлтгүү ах эгч нар одоо тухайн найз нөхдөд хүртэл үлгэр жишээ болж одоо үйлдэлээр харуулж иж зөв хүмүүжилтэй зөв бодолтой айгүй тийм ёс суртахуунтай хүүхд өсч иж тухайн зөв боловсрлоор одоо тэр сайхан хүмүүжлээ тордож дараагийн зөв сайхан иргэн бий болж улсах их орон одоо өөрийн гэсэн бодлоо хүмүүст илүү ойлгуулж боловсрол эзэмсэн зүйлээ өөрийнхөө хүмүүжлэр одоо өнгөлж тухайн амьдралд хандлага бүх юмаа гаргаж сайхан амьдрах юм болов уу гэж би бол боддог.
хүмүүжил их чухал юм болоо да, ямар ч хэлсэн л гэж бодож явдаг да. Тийм те ер нь Аа. хүмүүжил дээрээ суйрлал боловсролыг авч тэгээд боловсрлоор одоо мэдлэгээ түгээж одоо ажил амьдралаа хүмүүс маань зохицуулах нь шүү дээ. Тийм ээ наран хүүтэйгээ би ч бас санал нэгтэй байна. Одоо ингээд залуучуудаа бид нар ингээд хараад одоогийн залуучууд гэдэг ч юм уу эсвэл одоо бидний үед ингэдэг байсан эсвэл өмнөх үед юм байсан гэж илүүтэй ингээд цаг хугацаа он тоололтой бид нар ангилж үздэг л дээ. Тэгээд одоогийн цаг үед одоо яг ингээд өсвөр үеийнхэнтэйгээ тийм ээ мөн бага насныхаа Монголынхоо яг одоо өсөж яваа ирээдүйн үетэйгээ одоо наранхуу багш маань яг ажилдаг байгаа тийм ээ. Тэр тусмаа төрлөх их орондоо биш. Одоо өөр улсад бид нэр одоо амьдарч байгаа ч гэсэн тэндээ өөрийнхөө төрлөх хэлийг сурч суралцах энэ шаардлага байгаад яг энэ боломжийг нь одоо багш хүний хувьд хангаж өгч байгаа энэ сайхан үйл хэрэг байгаад байгаа. Тэгээ ер нь эндээс анзаархад манай одоо бага насны маань хүүхдүүд тийм ээ монгол хэлээр суралцах хүсэл сонирхол тэр монгол хэл гэдгийг мэдрэх тэр мэдрэмж тийм ээ энэ талын ойлголт нь ер нь ямар байдаг санагддаг вэ? Тийм хэлийн чандад амьдарч байгаа байна монгол хүүхдүүд маань их хэл бичиг те үндэсний соёл урлаг ёс заншил гэдэг одоо эдгээр зүйлсийг ер нь бол аав ээжээрээ төсөөлдөг тийм үү. Тэгээд монгол мэдлэг ухааныг одоо хүний нутгаас авах гэдэг байгаа шүү дээ. Тэгтэл яг энэ тэр одоо бяцхан хэл одоо их орныхоо хэлээ сурах гэдэг ирж байгаа хүүхдүүдийн тэр хүсэл эрмэлзэл нэг тийм сониучрсан тэгээд яг нэг анх сургуульд орж ирж байгааг ингээд харахад одоо яг монгол хэлээрээ яриад ах юм болов эсвэл ингээд яг одоо яаж харилцах юм бол гэж нэг хөөрхөн ингээд нэг тийм гэгээхэн орж ирэл тэгээд ингээд багшийг зааж өгөөд л одоо манай сургууль ингээд 3 наснаас эхлэж авдаг л да. Тэгээд 3 наснаас шууд ер нь цэцэрлэгийн наснаас нь яг их хэлний үндсэн хүүхдийн авиа дуудлага одоо хүүхдийн хэл үеийн баялаг нэмэгддэг яг энэ үеэс наваад эхлээд ингээ оролдог болохоор эхэндээ ингээ тоглоомын аргаар шүлэг дуу яг ингээ нэг тийм цэцэрлэг маягийн аргаар тэгэл ингээ ороод явхлаар хүүхдүүдийн маань анх тэр төсөөлөлт нь ингээ айгуу тийм сэтгэлд нэг тийм юу гэх юм дотн байлгаасаа гэдэг үгнээс бид нар бас илүү их тийм багш нараа одоо хүүхдтэй хандсан тийм нэг тоглоомын аргаар ингээд ордог байхгүй. Тэгэхээр ингээд хүүхдүүдийн маань тэр хандлага анх ингээд сонирчрахаад ингээд мэдэхгүй эсвэл зарим нэг ингээд бас монгол орчинд орж үзээгүй огт ингээд монгол хэлээр баг ярьдаггүй одоо хүүхдүүд ороод ирдэг. Тэгээд яг ингээд найз нөхдөдтэй болоод анги таньмаар хичээлэл ирэнгүүт тэр хүүхдийн тэр сургууль дээрээ ирэх гэсэн ирмэлцэл найз нөхдөдтэй яг тэр монгол хэлээр дуулаад үжиглээд хамтдаа нэг тийм шандаад хийгээл ингээл ихлээр тэр нэг монгол хүн гэдэг илүү тийм сэтгэлгээний төрдгийн болов гэж би бол хардаг. Айгүй тийм гоё хүүхдүүдийн маань нүдэн сэргээл монгол сургууль руугаа 7 хоногтой нэгэн удаа ордог ч гэсэн эрхийг тэр өдрийг догтлон хүлээж байгаа ингээ харагдаж эцэг эхчүүдээс нь ингээд бүр ингээд монгол найз нөхдөдтэй олж аваад маш их баяртай байдаг. Дээр нь монгол харилцаа найз нөхөд ээж аваад ч гэсэн маш их тийм монгол одоо танилын найзын харилцаа бий болно. Яг ингээд үе тэнгийн хүүхдүүдтэй эцэгчүүдийн маань бас ярих ярианы сэдв тэ одоо хүмүүжил босрлын талаарх мэдлэг бас ингээд Япон улсад амьдарч байгаа мэдэхгүй чадахгүй зүйлээ хоорондоо хуваалцах мэдлэг хуваалцах юм цаг маг энэ төр болдог болохоор энэ монгол сургуульд маань ингээд их хэлээ сурж байгаа хүүхдүүдийг харахад бол маш одоо баяртай байдаг. Бас ийм сайхан хүүхдүүд маань нэг өдөр ч гэсэн монгол хэлийг орныхаа тэр нэгэн хэсэг хүн шүү дээ гэдэг ингээ мэдрээд тэр нэг шуугилтаал 6 цаг өнгөрөх биднэрт багш нар биднэрт бол их ажралтай цаг байдаг. Ямар сайхан юм бэ. Тэгэхээр одоо суралцж байгаа бяцхан хүүхдүүд маань за манай Монголын ирээдүй болсон тэдгээр хүүхдүүд маань хэдий одоо гадны оронд ээж автайгаа амьдарч байгаа ч гэсэн эх орныхоо одоо хэлээр ярих боломжийг олгодог юм сайхан мөч болдог гэдэг. Үнэхээр сайхан сонсогдож байна. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд маань ч гэсэндээ би бол монгол хүн юм аа. Тэгээд бид нар бас нэг ийм хэл соёлтой юм аа гэдгээ мэдэрч суралцаад явж байгаа гэдэгт нь бол үнэхээр сайхан байна. Тэгээд ер нь хэлийн чамдад байгаа олон монгол хүүхдүүд маань
төрлөх хэлээрээ суралцаад хичээгээд эцэг эхчүүд нь бас хажууд нь хичээгээд тийм ээ өөрийнхөө одоо үр хүүхдийг одоо төрлөх хэлээрээ ярьдаг болгохын төлөө бас хичээж ажиллаж байгаа. Үнэхээр хичээнгүй эцэг эхчүүд одоо хэлийн чандад амьдарч байна тийм ээ. Тэгээд үүнтэй уялдуулаад багшийнхаа яриаг ингээд сонсохоор ер нь хэл гэдэг зүйл энэ маш чухал одоо хүний сэтгэлийн тийм ээ сэтгэлийг хөдөлгсөн одоо хүний одоо би хэн юм бэ, би хаана төрсэн хүн юм бэ, би ямар үндэстэн юм бэ гэдгийг мэдрэх энэ их гоё торгон мэдрэмжийн гол одоо гогцоон юм шиг санагдлаа л да хэл гэдэг маань тийм ингээ хэлийг дагаад нөгөө соёл гэдэг юм байнга ингээ хамт явж идэг. Одоо наранхүй үеэр хоёулаа ингээ Япон улсад байгаа. Тэгээ бид нэр Япон хэлийг сурахад зөвхөн одоо хэлээр нь ярихаас илүүтэйгээр энэ улсын соёлыг тэр хэлтэй нь хамт одоо сурах шаардлагатай болдог тийм ээ. Соёл гэдэгт маань бидний магадгүй нөгөө мэдлэг, хүндлэг, харилцах энэ бүх зүйлс нь тэр соёлтой орж өгсөн байдаг. Яг үүнтэй адилханаар бас манай монгол хэл маань одоо сурж байгаа хүүхдүүдэд нь ч гэсэн тийм ээ багш маань сая яриандаа дурдсан шүү дээ. Хэлийг соёлтой нь хүргэх гэд ярьсан. Тэгээд энэ соёлын арга хэмжээ бас давхар хэлтэйгээ хамт заавалжгүй явдгийм байна гэдгийг тодтогч өглөө л дөө. Тэгээд соёл гэдэг зүйл хэлтэйгээ уялдаатай байгаад байгаа хүүхдүүдийг минь тийм ээ монгол хүн гэдэгт мэдрэхт нь бүр илэм дөхөн болж өгдөг юм байна л да. Тэгээд ер нь соёлын талаас нь бас ямар арга хэмжээнүүдийг авч өгдөг вэ тийм ээ хэл соёл хоёрыг хослуулад явдаг гэж ярьсан учраас тийм соёлын тал дээр нь тий яг үнэ хэл гэдэг зүйл яг соёлоо дагуулад явж байгаа. Соёлоо сурж иж яг тухайн хэлний орчин бас орчин одоо хэлийг мэдэрч илүү их сурдаг юм байна л да. Тэгээд одоо нэг Монгол сургууль маань одоо Монголд хэрэгжиж буй цөм хөтөлбөрийн хүрээнд одоо Японд өсөж байгаа хүүхдүүдтэй монгол хэл соёлыг тий сонирхолтой арга барилаар ингээд хөтөлбөрөөр заагаад явж байгаа. Гэхдээ соёл гэдэг нь одоо соёлоо яаж сургаж байна гэхээр бид нар орчинд нь бий болгож өгч байна. Тухайн хичээлүүдтэй уйж өгч байна. Тухайн хичээлийг Японд болдог одоо Япон соёлтой харьцуулж бас ярьж тухайн хичээлээ зааж бэлддэг. Тэгж орохлоор хүүхдүүдтэйгээ ярилцах цаг бас гаргаж хичээл маань ордог байгаа. Тэгээ манай сургуулийн зүгээс жил болгон одоо Монгол сургуулийнхаа хүүхдүүдэд намрын одоо баяр одоо танилцах өдөрлөг гэдэг одоо бүх эцэг эхчүүдтэйгээ хамт хүүхдүүдтэйгээ намрын өдөрлөг хийгээд одоо эцэг эхчүүд хүүхдүүдэд хооронд нь танилцуулах Монгол одоо найз нөхөрлөл одоо Монголын одоо Монголд амьдарч байгаа хүмүүс шиг яг нэг тийм орчинд бий болох гээд эцэг эхчүүдтэйгээ бас хамтраад шинэ жил цагаан сар мөн 93 наадмыг зохион байгуулдаг. Миний одоо Хаврын баяр дээр Япон улсад амьдардаг хүмүүсийн маань хамгийн том баяр болох Хаврын баяр дээр хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг бас бид нар яг одоо 4 жил ингээд жил болгон зохион байгуулж хүүхдүүдтэй Монголынхон баяр наадмыг бас сурталчилж 93 наадмаар хүүхдүүдтэй соёлоо таниулах үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд яг хүүхэд ингээд соёл гэдэг зүйлийг ингээд яриад зөвхөн нэг юм үзүүлээд ингээд нэг сураад байхгүй л дээ. Гэхдээ бас яг тэрийг бийд үзүүлэн зүйлсийг нь Монголоос авчрах, өөрсдөр нь утга учирыг нь одоо тайлбарлаж өгөөд хийлгэх одоо цагаан сарын баяр байна л да. Тэгтэл цагаан сараар одоо яг за ингээд сайхан мэдлэгэн шүү. Ийм сайхан дээл хувц юм аа ингэж нэрлэдэг. Энэ баяр маань ийм түүхтэй. За энэ цагаан сараар маань одоо шагаа харвах те одоо бүгдээрээ ингээд алаг мэлхий өргөх гээл одоо тэрийг хамтдаа тоглуулж Монголынхаа үндэсний бичиг буюу одоо монгол хүчгээрээ бичиж одоо яг нэг хүүхдүүдтэй биер бэхээр ингээд хичээл зааж орох гэд яг ингээд нэг орчин нь бий болгоод соёлоо ингэж хамт өгөөд тэрийг ингээд багш нар маань ингээд өгөөл явахлаар хүүхдүүд чинь бас нэг монгол хувцсамраа өмсөөл ингээд аюу хөөрхий ирээл нэгээ дуурайгаал тэгээ нэг сурсан дуу шүлэг монгол хэлнийхээ хамгийн анхлал одоо төрийн дуудлаа гэж бүгд дуулахад зөвхөн дээр гараа яваад сайхан дуулдаг
явдаг байх жишээний. Тэгэл одоо юу гэх юм 3 настай дүүнэр ингээл ах эгч нарыг хараад яг ингээл хамт ингээл нөгөө дуунуудын дагаад аялал ингээл хамт юм хийхэд би дутхгүй ингээл хамт тэмүүлээл ингээд хөгжиж байгааг нь хараад ер нь бол яалтчгүй энэ хилийн зөвхөн ингээл нэг АБ гэдэг үсэг заагаад уншуулах гэдэг биш. Яг энэ хүүхдүүдэд энэ орчинд оруулаад өгч байгаа нь үнэхээр бас их чухал зүйл байсан юм да. Соёл маань яг энд л хамт явж байна гэж бол харагддаг шүү. Бас хамгийн гоё чухал баяр бол хаврын баяраар бидний энэ төр зохион байгуулдаг хаврын баяр наадам байгаа л да. Тэн дээр ингээд 93 наадам яаж хад бүгдийн ингээд нөгөө зодог шууд өмсгцэн. Тэгэл хөөхөн ингээд зүлэг ногоон нэржэн дээр зодог шуудагтай тэгээ ингээд одоо баг хуваагаал ингээд нөгөө одоо Монголын 64 бүх 1024 бүх гэдэг шиг ингээд бүгчд барилддаг шиг ингээд хөөхтөдөө хуваагаал барилдуулаад тэгэл ингээд аваргаа шалгаруулаад цолдуудуулаад бас ингээд эрэгтэй эцэг эхчүүдээс аавуудаас ингээд тусламж аваад сайхан ингээд барилдуулаад жахад хүүхдүүдийн тэр нэг шар хор одоо яг Монгол нэг ирхэн яг нэг жижигхэн 4 5 6 настай хүүхдүүдийн тэр нэг хөөрхөн нэг гимгүүхэн шар хор яг тэр нэг Монгол хүн бол төрснөөхөө нэг бидний энэ багт туссан зүйлсийг яг нэг тэр биеэр мэдрээд байж байгааг нь хараад модон морь унаал уралдаал тэнд гин голоод бүгд нэг морины малгай өмссөн бид нэг жоохондоо нэг хэлгүүдэг гэсэн шүү дээ. Яг нэг тэр нэг хөөрхөн зүйлийг үр хүүхдүүд минь энд өсөж байгаа тэр хэцхэн сайхан Монголын маань ирээдүй үзээд ингээл хамтдаа тэр бүх зүйлийг сураад ингээл яваал нүдэн гэрэлтэж байгааг харах л одоо бидний хувьд бол өстэй. Тэр өдөр хичнээн хоног бэлтэж байгаа. Тэгэл тэр өдөр бол ингээл өглөөнөөс ороо ингээл гоё зөвхөн хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа дээр одоо ингээл маш олон эцэг эхчүүд болоо японочууд манаас тусалаад их сайхан үйл ажиллагаа болдог. Тэгээ энэ бүгдийг ингээл өвчөөж хүүхдүүдэд маань Монгол гэсэн төсөөлөл маань маш их одоо ойр бууж тэг ер нь бол аливаа зүйл их энгийн зүйлсээс эхэлдэг. Тэгээл одоо тэрэн дээр хүүхдүүдэд баярлал тэнд ингээл одоо номсом харвал ингээд яг бодтой номсом харуулаад ингээд тэн дээр чи чадахгүй мэдгүй энийг чинь ном гэдэг энэс ном гэдэг ингээд барьдаг ингээд эцэг эхчүүд ингээд хараад тэр хүүхдүүдэд хараад баясаж байгаа баясах одоо юу хөттэй баярлаж байгаа тэр ингээд бүгдийг хэлэхгүй ч гэсэн эцэг эхчүүд нь хүртэл дагаад хөөрчихсөн тэр нэг зүлэг ногоон дэвжэн дээр яг ингээд нэг Монголд очсон юм шиг Монгол орчин бий болцсон. Үнэхээр ингээд нэг ажралтай өдөр бодлого байгаа юм л та. Тэгэхээр соёл гэдэг зүйл бол яг ингээд хэлтэйгээ бас ингээд хүн ардаа хүүхч ухтгаа хөгжүүлэл хамт байна гэж хамт явдаг. Тэгээ энэ бол ингээд мартагдахгүй уламжлуулаад явах хэрэгтэй хамгийн чухал зүйл гэдэг нь яг тэнд ингээд эцэг эхчүүдийн сэтгэл илүү их ундарч би улам хүүхдээ Монгол болгох, Монгол хэл, Монгол соёл, Монгол хүн гэдгийг улам мэдрүүлэх хэрэгтэй, улам их тууштай байх хэрэгтэй гэдэг бас үндэсний сэтгэл зүйг нь бас их том болгож өгдөг юм болов, бадраад юм болов гэж бас бид нар хардаг. Заастаа сайхан сэтгэл хөдлөн байлаа. Харин тий яг үнэн би бас айгүй олон удаа харж байсан. Ер нь миний Монгол сургуулийн хүүхдүүд үсгэлийн баяраа хийдэг. За үндэсний хувцаараа гойцгоодог. За тэгээ үндэсний урлагаараа одоо үндэсний одоо хуур хөгжмөрөө тийм ээ маш олон зүйлсээр хүүхдүүд маань хөгжиж тэрийг мэдэрч чин зүрх сэтгэлтэй одоо эх орныхоо дуу хуурыг зүрх сэтгэлтэй ингэж байлгаж яадаг. Тэгээ нөх хүүхэд насанд үлдсэн тэр олон зүйлс одоо бидний олж авч байгаа тэр соёлын арга хэмжээнүүд маань эргээд тэр хүүхдэд маань хүмүүжлэн болж өгөөд тийм ээ одоо эх орноо хайрлах эх орны иргэн гэдэг энэ сайхан Монгол үндэстэн гэдэг нэг ийм зүйлээ өөртөө авч тээж үлддэг байх л да. Тэгээд ийм сайхан боломжийг олгож байгаа багш нарт нь бас наранхуу багшийнхаа цаанд байдаг олон хамт олонд нь бас маш их баярлаж байна. Тийм ер нь хилийн чандад байгаа олон монгол хүүхдүүд маань монголоор амьсгалах, монголоо мэдрэх, монгол хүн гэдгээ мэдрэх ийм сайхан боломжийг олгож байгаа багш хүмүүсийн одоо энэ чадвар, энэ багш нарын маань сэтгэл гэдэг бол үнэхээр сайхан байдаг. Тэгээ та нар маань бас өөрсдийнхөө амьдралын хажуугаар эдгээр олон одоо Монголынхоо иргэдийн төлөө тийм ээ анхаарлаа хандуулж одоо өсгөж хүмүүжүүлж байгаа бас их талархалтай байна. За тэгээд
багштайгаа миний гол ярилцах ер нь энэ хүмүүжлүү боловсролтой маань холбоотой энэ сэдв өөрөө их өргөн сэдв. Тэгээд үүнтэйгээ уялдуулж маш олон одоо дэд сэдвүүд ингээл яриа болгоноос ургаж гарч ирдэг. Тэгээд өнөөдөр орж байгаа онцлогтой багшийн маань яриа бол бид нар илүүтэй хөлийн чандад байгаа гэдгээрээ бас онцлогтой байлаа. Тэгээд тэндээ бас хилээ одоо эх орныхоо иргэн болсон хүүхдүүдтэй хүрэж байгаа багшийн маань үнэлгээрээ бол илүү онцгойлсон юм сайхан яриа өрнөж байна. Тэгээд урилгын маань хүлээн авч оролцож байгаад маш их баярлалаа. Таны ажил үйлс бас өндөр амжилт хүсье. Та цаана байгаа хамт олонд ч гэсэн бас их амжилтыг хүсье. Монголынхаа олон сайхан хойч ирээдүйн үеийг бас улам сайхан бэлтгэж хүн болгож өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд танд бас магадгүй тийм ээ ер нь Монголдо байгаа хүүхдүүдтэй Монголдо байгаа багш нартай бас хандаж тийм ээ хэлэх зүйл залуустай бас хандаж хэлэх зүйл байвал багш хүний зүгээс бас хэлж өгөөч гэж хүсэх байна. За маш их баярлалаа. Тэгээд Монголдо багш нар одоо юу хэлэх вэ? Багш нар маань ер нь бол багш хүн гэдэг яг ирээдүйг бүтээгч ер нь хамгийн том үндэс суурь хамгийн одоо чиглүүлэгч хүн болов гэж би бодож явдгийн. Тэгээд Монголд ажил үйлсэн одоо Монголд байгаа багш нараа ярих юм бол одоо ийм байна л да. Хөлийн чандад одоо яг их хэлийг зааж байгаа одоо 60 гаруй хэлний төвүүд байдаг. Хэлний энэ сургуулиуд байдаг. Тэгээд тэнд ажиллаж амьдарч байгаа одоо багш нар маань бүгд л одоо яг энэ хэлний хэрэгцээ, хэлний энэ одоо хамгаалах одоо бид нар ч бас багхан ч гэсэн хамгаалаад ингээл одоо Монгол улстай нэг сайхан иргэнийг бий болгож их хэлтэйгээ одоо их хэлээ хамгаалах юм дархлааг бий болгохын төлөө хичээцэж байгаа юм хандран зүтгэгч бүх багш нартай бас баяр хүргэе. Тэгээд бүгдэнд нь бас талархаж суралцаж явдаг байгаа. Тэгээд миний Монгол сургууль маань одоо 6 үндсэн багштайгаар 2 салбартайгаар танхимын хичээл болоод онлайн сургалтаар хичээл заагаад явдаг. Тэгээд мэдээж багш хүн одоо өөрийнхөө үр хүүхэд зарцуулах цагаас илүү ингээд түмний хүүхдийн төлөө өөрийнхөө цаг нараа зарцуулж ард манд ингээд маш харамсалтай одоо түүчилээд ингээд явдаг. Одоо Дэнсмаа багш болон Бүжин багш одоо Одон Туяа одоо халуун буян гიშг гэдэг ингээд бүх багш нартай бас их талархаж баярлаж явдаг. Ингээд хамтдаагаар нийлээд ажиллаад явж байгаадаа бас их баяртай байдаг. Тэгээд хөлийн чандад зааж байгаа багш нартай бас сайн нэг Монгол улсын боловсролын хүрээлэнгээс бас яг энэ одоо нэгтгээд монголчуудын маань энэ хэлээ зааж байгаа багш нарыг одоо илүү хүч чадваржуулах, илүү одоо бидний одоо асуудал биднээс тулгарч байгаа энэ хөлийн чандад их хэл заахад тулгарч байгаа асуудлыг бас авч үзээд хариуцаад одоо маш сайхан ямар гарц гаргалгаа байна те энэ хөлийн чандад монголчуудын зөвлөлгөө бас зөвлөлөөс бас бид нарт их сайхан санал арга хэмжээ бас юм зохион байгуулж өгдөг, бас арга туршлага хуваалцах хилцүүлэг болоод ингээл сургалтуудыг бий болгож зохион байгуулж өгöd явдаг. Бас юу боловсролын хүрээлэнгийн гэрэлмаа багш бас оюун төхөр багш гэдэг одоо маш сайхан сэтгэлтэй багш нар судал одоо багш нартай бас маш их баярлж явдаг гэдгийг хэлье. Тэгээд ерөнхийдөө одоо миний зүгээс одоо хэлээгүй өнгөрсөн зүйл юу юм гэхлээр мэдээж их хэлийн яг АВВ одоо ингээд Монгол үг үсгийг бол багш хүн заах нь ойлгомжтой, багш хүн заадаг. Яг ингээд гадаад улсад тий анх бол ингээд амьдралаа хөөгд гараад ирцгээсэн залуучууд өөрсдөө яа гэдэг тухайн улсынхаа их хэлийг сурах, их хэлээ ингээд хойшин тавиал чадах нэрээ тухайн улсынхаа хэлийг сурах гээд шандун суралцаад ингээд тодорхой хэмжээний цаг хугацааг туулаад бас ингээд хоёрдугаар шат руугаа ороод ирэхлээр гэр бүл хань ижил үр хүүхдийн асуудал гарч ирэл, үр хүүхдээ өсгөх, үр хүүхд гарч ирэл бас нэг хэсэг явж идэл за хэлд орох болоод ирдэг. Тухайн улсын хэлийг сураад ирдэг. Тэгэхээр яг энэ дээр миний зүгээс харж бас адилхан л өөрөө хөлийн чандад ингээд үр хүүхдээ өсгөж явж байгаа их хүний хувьд яг энэ залуучууд болоод энэ сайх эцэгчүүдтэй
бас хэлмээр үг байдаг. Тэр нь юу гэхээр заавал багш нь одоо энэ хэлийг заачдаг юм аа. Би багш биш гэдэг утгаараа ч юм уу. Хэлийг ингээл зүгээр нэг эсвэл нэг багшд авчиж өгөө сургачдаг зүйл юм шиг. Тэгээд эсвэл ингээд нэг тийм юу гэх юм. За хүүхэд нь тухайн улсын хэлийг сурахгүй байх юм бол миний хүүхэд ингээд хэцүүдэх болохоор гэдэг үг гарч юм уу. Тухайн улсын хэлийг шандуулаад хамгийн түрүүнд өгчдөг байхгүй. Тэгэхээр энэ дээр анхаараач. Та нар бүгд багш нар байхгүй юу? Би бол Монгол улсын бүх иргэд эцэг эхчүүд одоо ингээд Монгол улсыг төлөөлж байгаа бүх хүмүүс ер нь бол багш нар бид нар өөрөөсөө суралцаад хүн насан туршдаа суралцаа явдаг гэдэг шиг харин бүх бид нар үр хүүхдүүдтэй болоод ирэх юм бол бид нар үр хүүхдийн хамгийн ойрхон хамгийн хажууд нь байдаг багш нар шүү. Тэгээд их хэлээ анхнаас нь зэрэгцүүлээд яриад яваад байгаарэ. Хүүхдийн маань потенциал 2 хэлийг битгээл 3 хэлийг шууд зэрэг хүлээж аваад ялгаад явах чадвартай байдаг. Тэгээд амарчлаад өөрийнхөө ажил амьдрал мэдээж бүх хүний цаг зав адилгүй ажил төрөл завтай үе байдаг ч гэсэн нэгэн л эцэг их болохоор шийдээд өөр хүүхд гараад ирсэн бол хамгийн нэгдүгээр за би бол өөрийнхөө хэмжээнд багш шүү. Хүүхдтэй ярианы хэлийг би монгол хэлээр өгөх ёстой. Монгол орчинг нь өгч чаддагмаа би монгол найз нөхдөд өгөх ёстой гэдэг утгаараа монголчуудтайгаа илүү ойр байж монгол хэлийг нь илүү их сургаж монгол одоо ярианы ер нь бол их хэл гэдэг чинь 4 үндсэн чадвар байдаг шүү дээ. Ярих те сонсох бичих бичгийн хэл гэж байна те. Одоо унших те энэ ингээд хамгийн 2 том зүйлийг эцэг эхчүүд бид нэр багшилж өгч чадах юм а гэдгийг эндээ маш сайн бодож ойлгож аваарай гэдгийг бол хэлхийг хичээдэг. Тэгээ энийг монгол хэлээр буцаагаад хүүхдүүдтэй зэрэгцүүлээд яриад шантрахгүй байгаарай. Ер нь бол шантрах зүйл гарна. Гэхдээ шантрахгүй нэг ямар ч байсан ихний 3 жилд бол заашгүй гэртээ гэрийн хэл гэдэг зүйлтэй болоорой. Гэдгийг бол хамгийн түрүүнд хэлхийг хүсдэг. Тэгээд гэрийн хэл бий болгоод тэрнийг маш сайхан чандлан эцэг эхчүүд бид нар өөрсдөө бариад явж байхад хүүхэн гэдэг зүйл бол биднийг харж хүмүүждэг. Бидний юу ярьж байгаа амнаас гарч байгаа үг болгоныг ингээл яг ингээд өөртөө хурааж авч байдаг байхгүй. Тэгэхээр за миний хүн наад чинь тухайн одоо жишээ нь англиар ч юм уу, орсоор ч юм уу, японоор ч юм уу хэлэхлээр нь цэцэрлэгийн 10 цаг тэр 10 цаг өглөө 9 өглөө 16 даваа гэхэлэр чинь бүтэн цагийн ажилтай хүн 9 цаг цэцэрлэгт өглөө гэж бодоход хүүхэд чинь тэргүү зовлонгоо тухайн улсын хэлээр 9 цаг ярьсан байна. Тэгэхэд яагаад өглөөдөө 30 минут оройдоо хүүхдтэй ганцхан цаг зарцуулаад хоолоо хийж авах хугацаанд юу болов яав юм гэдгийг монгол хэлээр нь тий сайхан яриад сайхан тайлбарлаад гэж ороо. Тэгээд сайхан ингээд яасан бэ? Тийм гэрийн хэлийг өгөөрэй. Тэгээд оройдоо 30 минут ямар ч байсан өгөөд яваад байгаарэ. Тэгж яхад хүүхд яалтчгүй сурдаг. Ямар ч байсан зовлонгүйгээр тухайн улсын хэлийг монгол хэлтэйгээ тухайн их хэлтэйгээ аваа явчихдаг шүү гэдгийг бас хэлье. Энэ судалгаагаар батлагдсан зүйл байдаг. Өнөөдөр яг 3-4 жил үзэхэд яваад ер нь бол хүүхэд эхний 3 жил бол их сонсдог. Хэлд орохгүй байна гэж маш их эцэгчүүд бас ханддаг байхгүй юу. Тэгэхээр тухайн 2 хэлний дунд орчиж амьдарч байгаа хүүхэд бол эхний 3 жил бол маш их сонсдог. Шууд цэцэрлэгт өгчихсөн тухайн хэлээр нь бүр ингээл зослтгүй явчих бол маш хурдан хэлд орчин нэг хэлээд амжвал харин эхний тухайн гэртээ монголоор яриад идэг яг эцэгчүүд бас санаа зовоод идэг л да. Ингээд би ингээд нэг хитгэн үгээр л яриад идэг. Гэтэл гадаа гараад япон хэлээр нь бас би өөрөө ярьдгүй. Япон ч юм уу тухайн хэлээр ярьдгүй болохоор хүүхэд маань энд очиод бас нэг хэцүү хүнд байдалд орох бай гэдэг дээр санаа зовоод тухайн нэг хэлээ дагнаад яриад идэв юм аа гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг хэлийг дагнаад яриад бол маш хурдан хэлд орно. Ер нь 2 хэлийг зэрэгцүүлээд ярихад эхний 3 жил бол ингээд бүгдийг сонсоол байдаг хүүхдүүд. Тэгээд яг мэдээж ааваа ээж гэдэг монголоор хэлээл ингээд яваад байна. Яг миний энэ одоо 3 хүүхэд өсгсөн зүгээр яг энэ юун дээрээс одоо туршлаган дээрээс харж байхад өөхгүй л яг ингээд монгол хэлээ
зэрэгцүүлээд гэртээ монгол хэлээрээ яриад яваад байхад бол яг л гिचгүй 3 өнгөрөөл 4 настай болоод ирэхин албатай шүү. Зэрэгцүүлээд 2 хэлээрээ яриад бүр шүлэг чийжлэхэд шүлгээ ойлгоод яриад одоо маш сайн хурдан цээжлээд ингээд яваад өгч чадвартай болсон байдаг харагдаж байгаа. Тэгээд бас яг мэдээж сайн танаа ингээд тухайн одоо хэлийн чонд амьдарч байгаа хүмүүс маань зөвхөн ингээд хоёулаа Монгол байх албагүй л дээ тий. Одоо ингээд эцэг эхчүүдийн аль нэг нь тухайн улсын иргэн байлаа. Мэдээж энэ бол маш түгээмэл болчихсон зүйл. Гэхдээ бас их зүгээр одоо Монгол хүмүүстэй л гэж хэлэхэд яг өөрийнхөө залуу гэр бүл хүмүүстэй хэлэхэд мэдээж бид нар тухайн улсын иргэндээ сууж байгаа бол тухайн улсын хэл соёл хэлийг сурж байна. Соёлыг дагаж байна. Тийм үү? Мэдээж усыг нь бол ёсыг нь дагна гэж бид нар дагаа явж байгаа. Гэтэл тухайн бид надтай суусан иргэн ч юм уу тухайн хүний нөгөө ханижл нь буцаад бидний Монголын соёлыг хүндэлдэг, монгол хэлийг хүндэлж монгол хэлийг үр хөвгтөд давхар өгнө гэдэг тийм одоо хүсэл эрмэлзэлтэй болох тийм хүсэл эрмэлзлийг анханасаа тохиролцож ярилцах. За мэдээж хоёр улсын иргэн хоёр талаас сууж байна. Тэгвэл за хоёр хэлээ зэрэг аваад явах чадвартай эрдэмт дээр нотлогдсон одоо ерөөсөө ингээд ийм чадвар нь хүүхдүүд өсөөд ингээд дараагийн үед гараа гэрчсэн байна. Энэ бол тийм зовх асуудал биш шүү. Би монгол хэлээ өгье. Чи тэр хэлээ өг. Би монгол хэлний багш нь болъё. Чи одоо тухайн хэлнийхэн багш нь болоорой гэдэг утгаараа анхнаасаа сайхан ярилцаад үр хүүхдийнхээ үл хүлээсэн үүрэг буцаагаад Монголдо очиход 5 хэлгүй эмээ өвөө нүнсээ тэрврээд идэг хин нэгнээс бишүүрсэн монгол орчноос нэг тийм хүндээ өсгөх юм бол буцаагаад эцэг эхчүүд хамаар бид нар өөрсдөө маш хэцүү хүнд байдалд орно. Тэрнээс бидний хүнд байдалд орох хамаагүй. Гэхдээ үр хүүхд маань ямар их тийм одоо юу гэх юм би сурсангүй яагаад надад сургасангүй вэ? Яагаад би сурсангүй вэ гэдгийг бас нэг тийм хүнд асуудалд ороод ирээ сурах гэж маш их зовх болохоор. Тэгээ хамгийн чухал их хэл гэдэг зүйл ер нь бол юу гэж одоо яаж одоо хүлээж авахаас хүн шалтгаална л да. Гэхдээ аюу учиргүй нөгөө нэг их хэлбэл гэж та. Ер нь бол ингээ их хэлийг одоо чи юу гэж ойлгодгоо яагаад их хэл гэж нэрлсэн бэ гэж боддгоо нэрээ чамаас ингээд яг асуугаад тэрэн дээр би хариулт За тийм тий. Миний бодлоор их хэл гэдэг маань одоо энэ би нэг улсын иргэн болж одоо мэдлсэн биш үү тийм ээ. Нэг айл нэг газар нэг газар усанд тухайн газар усанд би тухайн одоо үндэстэн өөрийнхөө одоо эх орныхоо одоо төрсэн шороо газар шорооныхоо тийм ээ тэнд амьдарж байгаа хүмүүстэйгээ ойлголцох зүрх сэтгэлээрээ хүн гэдэг чинь бас нэг төрлийн амьтан шүү дээ. Тэгээд бид энэ амьтны бусдаас ялгарч байгаа гол чадвар нь одоо энэ оюун ухаан хэлээрээ нэг хөгжил байдаг бах. Тэгээд үүнийг бид нар өөрсдийн тэр төрсэн газартай маань уялдаатай элэг зүрхнээс маань хизээч одоо салшгүй төрсөн л бол ярих нь ойлгомжтой гэдэг их тийм том ойлголт гэж хүлээж авдаг л да. Ер нь энэ хэлээрээ өөрийнхөө хэлээр ярих нь эргээд тэр хүн болвол би хаанаас ирсэн, хаана төрсөн, би хин юм бэ гэдэгтээ илүү бас мэдэх мэдрэмжтэй байна ах гэж боддог. Тийм тэгж бодож байна. Тэгээд тийм ер нь бол маш том ойлголт л та. Гэхдээ яг нэг ингээд нэг энгийн бас ингээд хүнд их ойрхон хэлий гэх юм бол ингэж хэлдэг юм байл л дээ. Их хэл, их орон гэл те, их нутаг гэмтэр гэл. Эцэг хэл гэмтэр гэл байхгүй байгаа юм тий. Эцэг орон минь гэмтэр гэл болоод байхгүй тий. Тэгээд яг бүх юм их гэхлээр нөгөө ихийн хэлийг сонсон хэлийг их хэл гэдэг юм байна л да. Одоо ихийн хэлийг бүлдээл тухайн хүний одоо яг их хэлээрээ ярилцах одоо ээж аваасаа сонссон үгийг их хэл гэж хэлж байгаа юм л да. Тэгээд энэ ихээс авсан хэлээрээ л ярилцаж чадахгүй байх юм бол миний хувьд бол одоо ингээл найз нөхөд олон хүмүүсийг бас ингээл энд амьдарч байгаа ингээл хүмүүсийг хараад ингээл үр хүүхэд өсч байгааг хараад явж хахад бас яг янзгэлтийн зүйл бол яг ингээл одоо Япон хүн шиг Япон хэлээр л яг ингээл зүрх сэтгэлийн үгээ ярьж байгааг нь сонсоод ээж нь аав нь яг тийм Япон хэлтэй юм уу гэтэл ээж аав нь Япон хэл хүүхдийн хэлний хэмжээнд хүрэхгүй хэмжээний тэгээд өөрөө яг ойлгож хэлэх гэж байгаа үгийг их хэлээрээ бидний яг тэр мэдрэмжээр хэлж чадахгүй л өсгцэн
эцэгчүүдийг хараад би бас амар одоо юу гэх алдаж энэ дээр энэ алдаа оноо гэж би дэнслээд ах нь хаашаа. Гэхдээ ингэж болохгүй юм шүү. Би өөр хүүхдтэйг бол би монгол хэлээрээ л ярих ёстой шүү гэдэг нэг тийм энд нэг өөр ингэсэн бодол байгаад ингээл гэр бүлийнхээ үнтэй за хойлоо яг ингээд гэрт дүрм юм байна гэдэг ингээл анх яриад явж ирсэн зүйл гэрсэн. Энэ сургууль маань би болоод энэ сургуулийн маань хүүхдүүдэд өгж байгаа зүйл буцаад ингээл хүүхдүүдийн хүмүүжил боловсролыг харахад яг тэр хэлийг нэг тийм анхнаас нь зэрэгцүүлж өгөөл ингээд явцсан бас нэг тэр яг нэг гэрийн хэлэгдэх дүрмийг бас ингээл нэг ном уншаал бас ер нь яг юм гэсэн юм аа яваал тууштай байдлын үндэс болсон юм байна даа гэж харж идэг байхгүй. Тэгэхээр бүх эцэг эхчүүд та бүгдээрээ багш нар шүү. Тэгээд ярих, сонсох яг энэ хэлний анхан шатны хэлнийхээ үндсэн суурийг та нар өгч чадна. Тэгээд энэндээ бат итгэлтэй яг тууштай байгаад хүүхдийн хэлийг хамт хөгжүүлээд тэдний туслагч багш нар нь болоод тэгээд ингээд тодорхой хэмжээнд үгийн нөөцтэй сонсдог, ярьдаг хөрхөн болоод ирэнгүүт нь мэрэгжлийн багш нартай хандаад яг Монгол унших бичих чадварыг Монголын яг ингээд багш нарын сайхан юу гэх хүн бол хэдэн жилийг сурах чадвартай байдгийн шүү. Тэгээд нэг хамгийн ээжийн хэвлийг сонссон тэр хэлийг нөхөйг хичээгээрээ тэгээд энэ хамгийн чухал ойлголт юм шүү гэж би хэлье да. Тэгээд стэноо чиний хэлгээд бас сэдв ундраад ярих юм их тэгэл яваал хадуурал явчлаа. Баярлалаа. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр одоо багш хүн учраас ингээд сэтгэл зүрхнээс нь одоо бүр ингээд үнэн гол зүрх сэтгэлээсээ ингээд хэл гэдэг зүйлийг тийм ээ биднэрт маш гоё тайлбарлаж тэрний утга учирыг тэр ямар утга учиртай болохыг маш сайхан энгийн үгээр яг л одоо багшийн сэтгэлээр тайлбарлаж өгдөө одоо баяртай байна, туйлын баяртай. Нэг сонсох боломж олцсон. Би өөртөө бас их баяртай байна. Тэгээд хүүхдүүдтэй би ч бас хүүхдүүдтэй сайн багш нь байж өгөх хэрэгтэй юм байна шүү гэдэг маш олон бодлыг бас олон зүйлсийг эргцүүлж бодох юм сайхан боломж олдлоо. Тэгээд эцэг эхчүүдэд маань ийм сайхан зөвлөгөө өгсөн дараахан багштай бас маш их баярлалаа. Тэгээд хэлийн чандад байгаа багш нартаа зам мөн Монгол эх орондоо байгаа багш нар минь ч гэсэн бүгдээрээ энэ их сайхан үйлстэй үргэлж хүчин зүтгэж идэг та нартаа үнэхээр их баярлалаа. Та нарынхаа хүчээр бас олон сайхан аль ч улсад амьдарч байгаа Монголын минь иргэд өдөө дайтай өсөж тарнж байгаа шүү. Тэгээ эцэг эхээс нь дутгааргүй энэ сайхан багш нарынхаа хүчийг бас үнэхээр хайрлаж яваарай гэж бас давхар хэлмээр санагдлаа. Тэгээд ээж аав гэдэг хүмүүс өөрсдөө багш нар шүү гэж наранхуу багш маань сая бүр онцгойлж өгсөн байгаа. Тэгэхээр хаанч байсан, эх орондоо ч байсан гэсэн тийм ээ. Бид нэр багшаасаа л одоо сургуульд явж байгаа юм хүмүүс маань сургуульдаа сурах ёстой гэдэг ээж аав нар маань бас ингээл тий даалгавраа та нар сургууль дээрээ хийгээч эсвэл багш чинь ямар их даалгавар өгдгийг ч гэдэг юм уу. Нөгөө багш нар маань тэнд их л ингэж одоо оюун зарах, ухаан зарах хэрэгтэй болдог юм шиг анзаарагдаад байдаг байхгүй. Тэгээд үүнтэй маань бас сая маш сайхан хариултыг бас хэлж өглөө тийм ээ. Эцэг эхчүүд минь та нар бас өөрсдөө багш юм шүү. Гэртээ бас хүүхдүүдтэйгээ ажиллах боломж та нарт маань бас байгаа шүү гэдгийг сайхан тодорхойлж өглөө. Маш их баярлалаа. Тэгээд сэдв маань өөрөө их өргөн сэдв учраас ингээл явах юм айгүй их те зам их байгаад байгаа шүү. Тийм тэгээд яриан дээрээсээ ундраад маш сайхан сонирхолтой яриа зөвлөмжүүдийг бас авлаа. Давхар надад бас их олзуурах штэ их сайхан боломжууд бас байлаа. Маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн маань хүмүүжлүү боловсрлуу хилцүүлэг яриа маань энд хүрээд түр өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн маань энэ дугаарт маань миний Монгол сургуулийн захирал багш Наранхүү оролцож байгаа шүү. Тэгээд мөн бас 3 хүүхдийн ээж байгаа. Тэгээд энэ сайхан эрхэм үүргийнхаа хажуугаар эх орныхоо элэг нэгт хүүхдүүдтэй бас ийм сайхан дэм тусыг үзүүлж аваад дахин баярлалаа гэдгээ илэрхийлмээр байна. Тэгээд өнөөдрийн дугаарыг таалан сойрхож сонссон сонсогчдоо бас маш их баярлалаа. Тэгээд бидний нэвтрүүлгийг бас Монголынхаа ард түмэнд хүргэж байгаа FM 107.5-ийнхаа хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Дараагийн дугаар хүртэл төвөрг баяртай. Наранхүү багштай баярлалаа. За баярлалаа. Бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.